Шанелэр сольсон чи хүний үнрээ өчигдөр уусан бэ маргааш нь шаардсан гэхдээ би ир хүн тул хаяа нэг аа Сэтгэл тогтворсон тоглолтууд дахин давтагдчихгүй мөчүүд бол яалтч үгүй бидний амьдралын томоохон хэсэг юм. Духтай бахаан дэмжиж тэдэнтэй хамт хожоорой. Meltbet өөрийн замаа гарга. бухимдлаар дүүргсэн бөмбөлгөн хаагар нь хараасан мессеж залгаад би харилцгаана. Үнэнч надаас өөрхийн хэлсэн. За юу яцхан. Та сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ хүү бичлэг хүрч байгаа өглөө өдөр орой мэндийг хүргэж байна. Тэгээ өнөөдрийн богийн гаргасан E-Series 11EM гэдэг дуу байна. Орцгой. Миний бичлэгийг үздэг та бүхэндээ баярлалаа. Тэгээд хэрвээ миний бичлэг таалагдчихвэл та subscribe болон like дараарай гэж хэлмээр байна. Угаас орцгой. Always studying because I'm trying to get it. Let me tell you something, homie. These women ain't going nowhere. Энэ юуны үг юм бол ихний хэсэг These нь clubs, these parties, all this shit ain't going nowhere. The more weird you are is a reflection of how Ибо зүгээр таарсан хүн болгоноосоо намхан байд. Тэгээ баг энэ сууж байгаа хоёр нь Ибо за тэр нь чаас яашаа тий. Бас тоглосон. Ибо гэхдээ жижигхэн. Ер нь амар жижигхэн штэ. Амар юм жижигхэн юм тарилэг залуу байд юм билээ. Би нэг хоёр таарсан. Жижигхэн ийм хөөрхөн тарилэг залуу байлээ. that you are to focusing on your shit. Хөлаасан бичгэн хянах дээр дэлэв Ёби ама толгой сумдаж тэ мэдээж гэлэби Залууч өгөөтөө зүг уухын тул дандаа Тав гуру тухгүй хамаа кармантха гамнaan Би барг марч гарах таасан закар бэн үе Би нэлээ муудсан бэн юу бэрүү ёд буя Би бари ам гара их буцахгүй байсан ч сонсон ямар ч шалтгаангүй атомаруудаас шанаа авч байсан ч сонсон мэдрэмжээс хүмүүжил Үнээс хойш өндөр ядаг гихс ядагдах тэнцэнийг зүрүүлж Энэ хэсэг шалтгаангүй атомаруудаас шанаа авч байсан ч сонсон мэдрэмжээс хүмүүжил Үнээс хойш өндөр ядаг гихс ядагдах тэнцэнийг зүрүүлж хатгад гар хүтэн чамлахад таун зү Ахнараас шалтгаангүй шанаа авч явж исэн үе байна уу? Бануудаас эрнэгтэй хүмүүжил болж үлдстэй. Тэр өдрөөс хойш амьдралд ялагдах уу эсвэл ялах уу гэдгийг үзэж явж штэ. Кичүүгээр энэ хотын хаач үрч болно бас тайван суух TBS ангийн 45 битүү тэнгэрэ дотоо өмхий тав эсрэг тав Yeah та таймаг хотод хуваах үе минь сайхан шин сурах чичирэн тэр үед заах уу байх уу 10 жилээ сангалзаа шин гүүрэн дээр би найган энэ хотод амьдарч байсан үе мэдрэмжтэй Йоо, big shout out Дархан gang. Дарханыхны хувьд бол энэ бас амар дуу болжээ. Тэгээ хүн тэгэл өсөж өндийсэн дошоол дуулна шүү дээ. Ибо гоё байна. Shout out Ибо. Гоё шүү bro. Мэдээж дотроос надад хөртөгөө зодон цаг мөнгө оцолоо сурлаг төлсөн төлөөс хүчи чи солоос ар хүнжлийн тол бос сургамжаас бичиж үн үгсийн холбоос баг насны минь нэлтэртэй олон кадр хор үлээж би анх үзсэн залуучууд театр пистакуудад төлөөд үлдэх альбом татвар шинэ амьдралтыг дрогтлуу Улаанбаатар 2014 шин болгон зүтэлдэг шийдүүд энтэндээс тавиад тусах рандом удаан хинэлтэй бидүүд миний үйлдэл бүрийгүүд амьдрал дүүрэн дэсэгүүд зэгцэж бүх бодлоо дээрээс нь нүхэж нөхөгдөх хийсүүд миний диваач бас там дурсамжаас нэг үсэл үгсийн сан айдас бас дөргийг нура хан шүлэг дэвтрийг зөхөх сар цаана Abyss. Ороо. Шигтээ. За энэ дээр бас нэг юу яасан байна те. За саяхан Вандебогийн нөгөө гишүүн болох Ванде хүүхдтэй болсон. Хэрвээ би буруу санаагүй л охидтой болсон гэсэн. Эбо бас одоо найз бүсгүйтэй болсон байх шүү. Тэгээ энэ дээр бүр маш ил тодор харуулсан байна те. Ерөнхий одоо хүмүүс нөгөө юу яадаг штэ. Гүн гүнзгий фэнүүд нь бол ерөнхийдөө бол мэдчихэл байгаа хэл та. Гэхдээ өөр ингээд нэг таль дуунуудын хаа нэг сонсчдаг тийм хүмүүст бол энэ бол нэг тийм мэддэгдээгүй мэдээ байх шүү. Тэгээ тэр найз охинтойгоо найз бүсгүйтэйгээ клипэн дээр ингэж гарч марч байх шиг
шиг байна тий. Ерөнхийдөө бол Монголд бол энийг бол нэг тийм сүртэй авч үзэж нуудгүй. Тэгээд тэр нь болохоор нэг тийм сүртэй байхгүй байгаа нь баг юм надад бол зүгээр байдаг. Яг л одоо бусад одоо Азийн орнуудаас одоо Солонгос хэлбэл одоо од статустай хүмүүс бол хөвчлэн иймэрхүү өөрсдийнхөө дотны харилцаагаа ер нь бол бусдаас нуудаг. Яг гэвэл эсрэг хүүснийх нь фэнүүд энэ төр болол эрдэнэ дургу байдаг, сонсох нь багасдаг, худалдан авалт одоо юу гэдэг цом гаргахад худалдан авалт нь багасдаг, мерчендайз нь авдаггүй гэдэг ч юм уу тий. Иймэрхүү юмнууд дээр бол жоохон эмзэг ханддаг юм шиг байгаа. Тэгээ Монголд бол ийм байдгууд нь бас нэг талаас зүгээр байдаг. Тэгээ Эбодо, Шарато Эбо гой дуусан байна, дошоо дуусан, гой болсон байна. Тэгээ дарахныхан бүгдээр энэ дуу сонсож байгаа ох гэж бодож байна. Коммент диск руу хайлт орцгоё. Тэгээ дархан гэнг дарахныхан байна уу? We need CC үнэн аль болох дуунуудаа CC-тэй гаргаж ивэл айгүй зүгээр шүү. Эбог ямар их хүлээдгийг энэ Эбо өөрөө мэддэг болоо. Яг энэ Эбог тий, яг энэ Эбо яг ийм commercial дуулдаг биш ийм Эбо болоод бас дэжгүй шүү. Apple Music please гэсэн байна. Яасан гоё аваа. За зөв. Эхний бөгөөд эцсийн краш мэн. Яа, эхний бөгөөд эцсийн гэж шүү бүр. Дархны хүүхэд биш ч дархан гэдэг үг дулаахан харагдаг болчаа. Ялчгүй амьдрах газар дархан сири болчаа болж. Тэгээд ерөнхийдөө одоо ингээд нөгөө нэг гадны рэпрүүд ингээд газрын зураг дээр хотоо гаргаж ирсэн гэж ярьдаг шээ. Тэр нь болохоор одоо ингээд өсөж торилсон газраасаа гарч ирээд би тэнд хийх гэж хэлж ингээд тэр газраа ингээд одоо юу гэдгийг зөв эргээр ингээд бусдад таниулах нь пан хүнд ингээд буцаагаад бас пан өсөж өндийсэн газраасаа одоо хайрыг авчирдаг, хайр болон хүндлэлийг авчирдаг гэж ерөнхийдөө тийм байдаг. Тэгээд өвжи моби, өвжи про, пакреп бид гурав бол хөвсгөлийг тэрүүгээр ахан дүүстэй хөвсгөл хөрж ирсэн хүмүүс байгаа. Тэгээд би бас хонол 2-ын байранд бас байсан 13 дугаар сургууль сурж ирсэн. Баг тойрог баруунд байсан. Одоо хүртэл байгаа. Бүгдээр энэ хүртэл хам байсан ахан дүүс бүгдээрэнд нь Эбогийн дуугаар дамжуул минь төрж байна. Wasani. Өрн сири. Тэгээд Эбогийн дуу бол маш таалагдлаа. Нөхөр дууг надад хамт сонсон танд баярлалаа. Тэгээд таалагдсан бол лайка дараарай. Peace out.